Сайхан уу та бүхэн энэ өдрийн мэндийг хүргье. Дөрвөн сумын ерөнхий улиралын сургуулийн байгууллагын багш Жигцэр миний дэлж уншлах туршлагын талаар та бүхэндээ танилцуулъя. За манай анги нь 2024-өөс 2025 оны хичээлийн жилд нийт 16 суралцагчтай буюу 4 эмэгтэй 12 эрэгтэй хичээлийн жилд идэвхтэй оролцлоо. Анги удирдсан багшийн зүгээс унших, бичих, ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарсан. За ангийн суралцагчдын хувьд хүү уншлагын үрээд бүгд уншиж, бичиж сурсан, даваа талуулсан. За хүмүүжлийн цөөн тооны асуудал гарсан ч давтахаас эргэлж зөвлснөөр анги зөв зөвлөсөн. За үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцдог. За унших чадварыг сайжруулах ажлын хүрээнд их уншуулж байсан. Ангидаа нийт 87 их унших, мөн ярих чадварыг давхар хөгжүүлсэн. За мөн 7 он бүрийн сургуулиас зохион байгуулдаг нэгдсэн уншлагыг хийж үйл явдлыг ярих чадварыг мөн дэмжиж ажилласан. Мөн дэхий гэсэн үлгэрээр улирал бүр акцийг хөтлөн минутын уншлагыг хийж байсан. За мөн хоцроглыг багасгах хүрээнд үсгэлж уншиж буй сурагчдыг үгээр нь уншихад анхаар ажилласан. Эхний удаад 15 сурагч унших чадвар хангалтгүй буй 94% байсан бол одоогийн түвшингийн хувьд бүх сурагч уншиж 100% хангалттай уншиж чаддаг болсон. Шууд уншихаар 13 сурагч нь үгээр буюу шууд уншдаг болсон 81.9%. За ангийнхаа сурагчдын төвшний акцийг харахтаа 9 сар, 12 сар, 2 сар, 5 сарууд авсан ба нугасны муухай тэгдэхий гэдэг зөвхөн нэг их дээр тухайн хүүхэд тухайн сард хэдэн уншсан гэдгээр мөн энэ хүү 4 удаагийн уншлагаар нийт үгийн тооны акц нь хэдтэй байсан бэ гэдгийг сурагч бүрээр гаргасан. Уншихын хажуугаар ярих чадварыг хөгжүүлэхэд анхаарал ажиллаж исэн. За эхний түвшингийн хувьд бол 3 сурагч 18.7% нь сайн ярьдаг байсан бол за энэ хүү ярих чадварыг хөгжүүлэх 7 хоногт 3 удаа хийж байсан ажлын хүрээнд уншсан зэтэй ярих дасгалыг хийж 68.7% нь ярих чадвар нь эрс сайжирсан. Мөн унших ярихаас гадна бичих чадварыг давхар хөгжүүлж байсан. За сурагчдын 87.5% нь чэйж үчиг дэвтэртэй болсон. За өдөр бүрийн чэйж үчиг хийлгэснээр үеэр таслан хэлж бичүүлж байсан. За үүн дээрээ тулгуурлага алдааг тухай бүр засаж дүрмийг тайлбарлаж өгч байсан. Ингэснээр сурагчд үгээр нь хэлж чэйжэр бичих дасгал хийлгэжсэнээр чэйж үчиг акц үнэхээр сайн болж ирсэн. За үүнээс үндэслэн дүгнэхэд мөн цаашдаа яаж ажиллах талаар харахад 100% нь уншдаг болсон, 75% нь сайн бичдэг болсон, 68.7% нь ярих чадвар нь сайжирсан. За мөн унших бичих ярих чадварыг хамтд нь хөгжүүлэх нь үр дүнтэй юм байна гэдэг нь эндээс харагдаж болохоор. За мөн цаашдаа эцэгхийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Мөн сургууль энэ анализ хийж ажиллахад сургуультай хамтран ажиллах нь чухал юм гэдэг дүгнэлтэд хүрсэн. Мэргэжил нэгт багш нар та бүхэнд амжилт хүсье.